Өнгөрсөн 7 хоногийн топ шуугиануудын нэг бол яахын аргагүй дуучин Нарагийн улсын хуралд нэр дэвших тухай шуугиан байлаа хөрхий. Юун тэр улс төр засаг дарга зодоон зохион. За бүр сүүлдээ жиргээчд нийлж байгаа дундаасаа нэгийг гаргах тохироч явагдаж харагдлаа. Энэ олон бужигнаан дундаас хамгийн зугаатайнуудыг нь халт урдаас хөөе чамд худал хэлэх ам байхгүй, худалдаж авах мөнгөч байхгүй, дуучин Нараа шиг мөн байхгүй, дуугаа байвал яасан юм бэ гэхэд нөгөөг нь харин ер нь бол мөнтэй хүн нэр дэвшиж болохгүй гэж хэн даанарт хэлээд байна аа ингэж зандраад сүүн цагаан мэмэн хой Сүхбаатар Ленинг тэжээсэн юм аа хой. Мань Мусаныг байтугай Маркс Энгельсийг тэжээсэн юм даа хой мэн шүүлэглэн тэмцэцгэж харагдана. Гудад тэгээд хизээгээр марцгнаж үүмүүлж байвч өмнөний голыг нь даанчныг алдаагүй олоод харцдаг түүтэрчдийг ялтаач үлээ. Ямар ч байсан дуучин Нараа нэр дэвшгэд болохгүй газаргүй нүнэн нэр дэвшлэхэд баярлах олон гэдэг нь бааргүй үнэн. Тэртээ дэргүү манай улсын хурал бол театрын тайз болсон. Холливуудын ч дэрэгдэн цаашаа ихээр пиг дүүрэн дуучин бүжигчин рэперүүд байгаа юм хойно. Дуучин Нараа нэр дэвшгэд яагаад болохгүй гэж мөнтэй бол мөнтэй, мөнчгөртэй бол мөнчгөртэй. Хоолоодын хүн жүжиглэх авьяастай хэрүүл хийлээхэд тэр мөн гүн болоо босоогомбо бензэний маняг бол арчаадлагаар нь. Ер нь явж нэр дэвшлэхэд нэгээрээ гарчиж мэдхээр байгаа юм шүү. Үзээд ал Нараа. Me.